За сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хагчил хайлж доороор та бүхэндээ энэ Нүри шопын одоо энэ аюуг пострыг хэрхэн хийснээ үзүүлээ. За энэ дээр болохоор энэ фото юм үүлнүүдийг ашигласан байгаа. Энэ юуныг өмнө нь бол бид нар нөгөө gradient өнгөнүүд ашигладаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ фото үүлнүүдийг бас энэ юун дээр ашиглах юм бол бас их сонирхолтой эффект ордог юм байна. За тэгээ энэ өнгөний сонголтын дээр бас надад энэ улаан шар хоёрын уулынхны бэкграундаар нь ингэ сонгосон байна. За өшөө бас Нүри юу маань Canva маань одоо зөндөө олон шинэ юунуудын функцүүдыг шинээр нэмсэн байгаа. Жишээ нь бол одоо энэ хоёрыг тийм ээ энэ хоёр өөр стайлын зурсан нохоог нэг стайлтай болгодог ийм функц болсон байгаа. Энэ одоо надад маш их таалагдж байгаа. Тэгэхээр өөр зургуудыг бид бүгдийг нэг стайлаар болгоно гэсэн үг. За жишээ нь одоо энэ хар нохоог би яг нь энэ нохойн шиг болгоотгоо гэдгсэн чинь ингээ хөрхөө яг адилхан төстэй болгочихж байгаа сте тийм ээ. Тэгэхээр ийм стайл нь нэг одоо зургийн стайлтай болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр мөнгөний ч гэсэн энэ дээр бас яг адилхан болгочихж байгаа. За энэ бол надад маш их хэрэгтэй функц санагдсан. За хэдүүлээ одоо энэ Нүри шопынхаа юуг эхлээд хийгээдгий. За тэгээ бид нар эхлээд бол нэг энэ зураг аавна. За энэ зурган дээр энэ бол нөгөө Нүри шопын тийм ээ одоо нүүр царай гэж хэлэх юм уу? Одоо эмхтэй байгаа. За энийг бид нар ингээд яг юун дээр хэмжээгтэй адилхан болгох чинь. За тэгээд ингээ 2 болгох чинь. За тэгээд доотлихыг нь болохоор бид нар яах вэ гэхээр энэ дүү тон гэж жагаад энэ custom гэдэг рүү норж жагаад энэ shadow, энэ highlight хоёрыг өөрчлөх хэрэгтэй байгаа. За shadow нь болохоор бид нар би ингээ шар өнгө сонгож байгаа. За тэгэхээр энийг бид нар яхна шар өнгө рүү авчиж чинь. За энэ highlight нь болохоор би ингээ улаан өнгө сонгож байгаа. Тэгэхээр энийг бид нар ингээ улаан өнгө рүү чинь. За тэгэнгүүт энэ зураг маань юм улаан одоо юм шар юм өнгөтэй болчихж байгаа. За тэгээ энийг бас жоохон юу ячаа блюрэд чи. За тэгэхээр тулд блюр рүү очиж жаад ингээ intensity-г нэлээ ихсэх чинь. За ингээ юм блюрэд юм зураг болчих чинь тийм үү. За энэ дээр бид нар яг нь үндсэн зураг авчиж тавина. За тэгээд артлын найрлагчингууд энэ зураг маань нэг иймэрхүү болно. За тэгээ яг энэ дээрээ бид нар жоохон гэрэл авчиръя гэх юм бол элемент рүүгээ очиж жоод light гэдэг ингээд бич тийм ээ. Тэнгүүт маш олон лайтууд гарч ирнэ. За би болохоор энэ шар өнгөн гэрлийг авчлаа яа. Тэгэхээр энэ маань өөрөхдөө бас шар өнгөтэй учраас шар туяа авчлаа. Тэг яг энийг яг нь юм зургийнхаа арт оруулаад ингээд толгойн хэсгийг нь бол яг нь нэлээ ингээд гэрэлтүүлсэн маягтай болгочих чинь тийм ээ. За тэгээ энэ дээр яг бид нар элемент рүүгээ очиж жаад за зураг руугаа очиж байгаа бид нар шүү дээ clouds гэж бичингүүд энэ чинь янз янзын одоо юм үүлнүүдийн одоо зураг байгаа. За тэгээ нэг үүлийг ингээд сонгож аваад бид нар яг нь доотлолт нь юм бичих хэсэг дээр бол яг нь энэ үүлийг ингэж ашиглаж болох юм байлээ. За энэ надад бас айгу тийм гоё санагдсан юм. Бид нар бол өөр юм өнгө оруулж байгаа яд юм бичдэг байсан шүү дээ тийм ээ. Энэ болохынхаа онд бол яг нь энэ үйл авчираад ингээд давхарлаад яачвал бас их зүгээр санагдсан. За тэгээд бичгийн дээр айдэрнэ. Нүри шоп. За ингээд яг нь манай юу маань юм шүү маягаар бэлэн болох нэ. За хоёрт нь болохоор энэ юу ба за энэ шинэ функцаа бүгдээрээ танилцуулъя. За эхлээд хэдүүлээ бүр ихнээс нь ингээд эхлэе тийм ээ. Элемент рүүгээ очиж байгаа би ингээд нэг cute хөөрхөн нохоо гэх нохоонууд гэж биччихье. За тэгвэл өстой хөөрхөн нохоонууд гарч ирнэ. За энэ нэг ийм нохоо авчи тийм ээ. За нэгэнд нь болохоо сая шиг энэ зурсан нохоо авчи. За тэгээ одоо энэ нохоогоо энэ зурсан нохош гэх тийм ээ хар цагаан энэ зүгээр энгийн стилээр зурсан нохош гэх энэ нь болохоор ингээд зураг мөртөнүүд мөнгөтэй гоё нохоос. За энэ бол энгийн захир энийг энгийн болгоё гэх юм бол энийг ингэж тэмдэглэж байгаа new гэдэг тийм ээ энэ copy style гэх стайл нь хуулах гэсэн үг шүү дээ тийм ээ. Энийгээ дарж байгаа шууд ингээд энийгээ дарчингууд энэ нохоогийн маань тийм стайлтай болгоод өгч чинь энэ бас аюу хэрэгтэй юу байсан. Ерөнхийдөө бол ийм ойролцоо алгачиж чинь тийм ээ. За өшөө бид нар тэгвэл юу яа нэг арай өөр өнгөтэй нохоо авчи тийм ээ. За энэ нохоог авчи. За тэгэхээр энэ цагаан нохоогоо энэ бор нохоо шиг болгоё гэх тийм ээ. За тэгэхээр энийг яаж аваад бас яг энэ стайлаа ингэж тэмдэглээд энэ дээрээ шууд ингэж тавьчин. За тэгвэл энэ нохоогийн маань
ийм бош харгал өнгөтэй нохоо болгож өгнө гэсэн үг. Саарл ийм тэгээ одоо за энэ хоёр үл яах нь ингээ адилхан болчихжээ тийм ээ. Гэх мэтлэнгээр бид нар зургнуудыг бүгдийг нэг стайлд оруулж болдог. Энэ айгүй хэрэгтэй энэ copy style гэдэг. За бас энэ copy basic style-а бас хуулна гэх юм бол энэ яа гэм бэлээ. Энэ нь болохоор art style-ийн хувьд энэ basic style-ийн хувьд юм байна. За тэр айл алгүй нь бас үзэх хэрэгтэй. Энэ айгүй хэрэгтэй функц байлаа шүү. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяр таа.